Манай улс өнгөрсөн 2010 онд газрын тос олборлогч орон болсон гэдгээ улс орон даяар зарласан. Гэвч энэ онд түлшний хомсдолд орж дээр доргүй хямарсан. За салбарынхан үүнийг 8 дахь удаагийн хямрал гэж тогтоож байгаа юм. Уг нь 2004 оноос эхлэн боловсруулах үйлдвэрийн тухай яригдаж холбогдох яманд асуудал оруулж байсан байдаг. Гэтэл төдийгөөс өдийг хүртэл хэн нэг эрх мэдэлтний ширээн дээр хүнд суртал элдв шалтгаанд дарагцаар өдийг хүрсэн заазуулж өнгөрсөн хаврын хямрал хөдөлж өгдөггүй хүнд сурталтнуудыг суудлаас нэг босгож чадсан юм а. Үүний үр дүнд өнөөдөр Дорнод аймгийн Чой болсон хотод газрын тос боловсруулах Дорнод газрын тос үйлдвэрийг байгуулахаар шийдэрлээд байгаа. Тэгвэл тун удахгүй дахин нэг үйлдвэрийн шав тавих ёслол болох гэж байна. Бид нар одоо ингээд гадаад зах зээлээс дандаа хамааралтай байгаад байна. Дотоод өнөөдөр 3 босруулах үйлдвэрийн шав 8 сарын 11-нд 50. Өнгөрсөн хугацаанд 3 компани боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл гараад байсан юм. За үүнд Монгол Секу компани Дархан хотод барих 200 мянган тонн нефт боловсруулах үйлдвэр, Хит компани Дорнод аймагт барих 120 мянган тонн нефт боловсруулах үйлдвэр, Замойл газ компани Зүбаянд барих 300 мянган тонн нефт боловсруулах үйлдвэрүүд юм а. За тэгвэл эдгээрээс Хит компани жилд 120 мянган тонн боловсруулах хүчин чадал бүхий бага урын үйлдвэр байгуулагдахаар болсон. За энэ үйлдвэр 30 орчим жил ажиллах хүчин чадалтайгаар байгуулагдах бөгөөд 35-аас 40 сая долларын хөрөнгө шаардагдах гэсэн судалгаа гарчээ. За энэ мэтээр боловсруулах үйлдвэрүүдийн асуудал эхнээсээ шийдэгдээд явах юм гисэн. Бид өнөөдөр дараа жил эхний бүтээгдэхүүн гараад ирсэн. Тэгээд эхний 3 жил 2015 он гэд бол Монголынхоо 70-80% хангана гэж зорилттой. Тэгэхээр бид 3 жил бүсээ чангалаад тисчгэл юм бол дотоодод үйлдвэрлэсэн илүү дутуу тээврийн зардал шингээгүй бүтээгдэхүүн хэрэглэж санаа амрах болж байна. Шууд дэлгэрцсэн мөнгөн шагнаар мэдээллээ.